Өнөөдөр чинь гадаа айгу дулаахан байна шүү дээ. Дулаахан болохоор би алхачлаа шиг автобусын цой гэж бодож байгаа. Автобус арай зам арай төгжөөтэй биш санагдаад харна нэг 30 минут алхах нь яах вэ те. Юу ярих гээд байгаа вэ гэхэд тэгэхээр дээр над руу нэг яг хөдөө судалгаатай явж байхад нэг доктор сурах гэж байгаа гэдэг нэг оюутан магистр сурах гэж байгаа гэдэг бас нэг 2 лүү 3 ч оюутан билүү. Оны өмнө л дээ 11 сар 12 сар маар үед гээд сонирхож байгаа мó Оксфорд сонирхоод байгаа та ингээ зөвлөх боломж байна уу гэдэг хэлчихсэн. Ингээ харамсалтай би тэрүүд одоо их завгүй өөрийнхөө судалгаа хийгээ явж байгаа учраас юун зөвлөх одоо уучлаарай дараа болъё. Үнэхээр амжихгүй нэ гэсэн. Тэгэж хэлсэн дээр нэг жаахан гимтэй те хүний өмнө нэг хүн тус асууж яхад нэг хүн орж байгаа юм шиг санагдаад ирээс ингээд нэг бичлэг хийгээ явуулчихсан. Нэг voice явуулчихсан гэж бодоод байсан байхгүй. Гэхдээ яг тэр 3-4 хүн ч байна уу? Асуусан асуулт нь угаасаа төстэй асуулт уу юу? Оксфордын сургуульд одоо ингээд элсэд орчиход боломжийн хөтөлбөр юу байна? Одоо юм олон юу яаж байгаа? Улсын байгууллагад ажилладаг хүмүүс байгаа байхгүй. Тэгэхээр за доктор бол жаахан дөвхтийн илүү нөгөө нэг тийм академик юм шаардаад байдаг учраас ядраатай байж бодож зүгээр магистрт орох гээд байгаа. Ялангуяа Оксфорд дээр юм уу иймэрхүү том сургуулийг сонирхож байгаа нөхцөлд бол нөгөө төрийн байгууллагт ажилладаг хүн бол маш боломжийн тийм нөхцөлтэй гэх юм уу ер нь тэнцэх магадлал аюу өндөр байдаг шүү гэж би хэлэх гээд байгаа. За чинь манай Оксфордын одоо тэр нөгөө алдтай обооны эдрийн сурсан нийтийн удирдлага гэх үү те public policy гэдэг мэргэжил байгаа шүү дээ. Тэр магистрийн хөтөлбөр бол аюу боломжийн шүү. Эсэлтийн хувь өдр бол мэдээж өрсөлдөөн байгаа. Огт өрсөлдөөнгүй зүгээр шууд ангаж аваад Оксфордод орно гэсэн үг шин шүү дээ. Аюу өрсөлдөөнтэй хөтөлбөр. Гэхдээ Монгол шиг ийм хөгжиж байгаа улсаас ирсэн за төрийн байгууллага одоо харьцангуй туршлагатай за тэгээд төгсч очоод төрийнхөө байгууллагт ажиллана гэсэн маш тодорхой зорилготой одоо тэгээд нэг юм 30 хүрсэн юм уу 30 гарч байгаа ч юм уу те. За тэр нас нь их чухал биш байх шүү. Тийм насны тэгээд тодорхой хэмжээний манлайлал юмаа үзүүлсэн. За тэгээд тэр хэл усны оноо академик чадвар нь дэжгүй байгаа. Тийм хүн болвол Оксфордын тэр Платников сургуулийн тэр хөтөлбөрт бол нисэх магадлал аюу өндөр. За тэр хөтөлбөр юугаараа их давуу вэ гэдэг тэгэхээр юу яадаг? Маш богинохон гэлс яачин 11 сарын дотор чи магистрийн зэрэгтэй болчихно. Хоёрдугаарт болохоор элсэн хүүхдүүд аюу тэтгэлэг өгдөг. Обооно тэндээс сэтгэлэг авсан гэдэг нь үнэн бохгүй юу? Үнэн. Гэхдээ тэр жилээ яваагүй. Тэгэд урилга хойшлуулсан учраас сэтгэлэн цуслагдаад дараа жил нь боловсролын зээлийн сангаар л явсан. За тэрийг нь бол яг манай он амар сэтгэлгээр явсан эдэргээд ярьцсан тий. Хүмүүс нөхрийг аваагүй юм шиг бичээд үндэ авсан шүү. Тэр нь бол үнэ. Яг л тэр хөтөлбөр зарим жил бүр элсэн оюутныхаа 90 гаруй хувь эднэрт юу өгдөг. Тэтгэлэг өгдөг. Тийм өгөөмөр угаасаа их баян сургууль واخгүй. Тэгээд тэтгэл өгсөн оюутантай тавьдаг шаардлага нь дараагийн 5 жил за заавал Монгол байх албагүй аль нэг газрын ч юм уу нийтийн тийм албанд л ажиллахыг шаарддаг гэдэг чинь. За яагаад би энэ юмудыг мэдээд байгаа вэ гэхээр яг намайг одоо доктор төсөө техникч сурч байхад Монгол банкнд ажиллаж байсан нэг эдийн засаг залуу сурч ирсэн. Тэгээд нөхөр бол яг тийм тэтгэлэг авсан. Тэр тухайга ярьжсэн. Яг маань хоёр бол нэг амар их уулзаж ярьж хүрж янзруулаагүй зөвхөн 2-3 удаа уулзахтаа танах яадын нэтрийгээд асуухд бол иймэрхүү юм ярьжсэн л да. За тэгээ вебсайт маягтар та нар өөрсдөө ороо хараарай. Тэгэхээр энэ бол бас нийтийн удирдлагын хөтөлбөртөө дэлхийд нэлээд дээгүүр ордог томоохон хөтөлбөр. Тэгээд яг дөрөв хэлээд шүү. Монгол буюу яг юм хөгжиж байгаа гэсэн категорид ордог манайх шиг улсаас за тэгээд төрийн албанд ингээ ажилласан төрөний хэлж байгаа тодорхой ийм нэг тууштай байгаа шин чанараа харуулсан хүнийг бол нэлүүлэх магадлал нь аюу өндөр. Тэгэхээр иймэрхүү хөтөлбөр Оксфордод өөр байгаа юу гэвэл байгаа. Тэгээд би бол энэ Оксфордын магистр сураагүй учраас нэг сонирхож идэр бол үзэж байгаагүй. Яг Английн магистрийн нэг авууштай нь бол ерөөсөө богинохон те жилийн дотор л гэлцуулаад нэг жил гүрийгээл залуун жил гүрийч штэ. Тэгээд хөтөлбөрөө одоо тэнцээд гараад ингээд зэрэг авчин за ялангуяа Оксфорд, Кембриж ч юм уу иймэрхүү том. Ер нь Кембрижээс илүү Оксфордын магистр нь хамаагүй дээр шүү. Яг л илүү одоо нийтийн тийм
олон нийт зориулсан гэх юм уу. Тим тал нь их өндөр гэж өөрсдөө ч хэлдэг. Кембрижийн ч нэг бодол эдгээр гэж шоолдог те. Оксфорд бол худлаач дээр гээд. За тэр нь бол яг тэр хоёр сургууль дандаа хэрүүл хийж идэг юм чи. Мэнэс тийм байна. Тэгэхээр одоо түрүүн хэлээд байгаа нөгөө над руу Оксфордын магистр дээр сонирхчоо зөвлөөч эдэр гэдээсэн. Сая бас коммент өнтер ингээ ороод ирдэг юм. Тэр хүмүүстээ би бол ерөөсөө сүүлийн 2-3 жил ерөөсөө зөвлөгөө өгч чадахгүй байгаа. Ингээ завгүй болчоод уулын ковид үед би чи сайхан завтай үгүй ядажлууд гадаад сурах магистр гээд сайхан юу зөвлөгөө өгөөд би одоо их л олон нийтийн төлөө ажилласан гэж өөрийгөө бодож би ч одоо давхарцсан доогоор 100 гаруй хүн зөвлөгөө өгсөн байлээ. Тэндээс тэгээ янз бүрийн нэвтрүүлэгт явсан хүмүүс байгаа, яваагүй хүмүүс ч бас байгаа тий. Тэгээ явсангууд нь бол мэдээ сайхан баярлалаа гэдэг яваагүй ч гэсэн за зарим нь бол эргэж холбогдоод бас хэрэг болсон шүү. Энийг тэрийгэ тэгдэм байх лээ. За тэгэхээр миний өчүүгийн яриа бас хэрэг болж магадгүй гэж бодоод ороолаа. Тэгээд асуумарын байвал комментээр бичиж чинь чадвал би ахаад нэг бичлэг хийх гээд.